1 2 3 2. За hi guys. Өдөр vlogтой тавтай морил. Тэгээд өнөөдөр болохоор Монгол явхаас өмнөх хамгийн сүүлийн өдөр амар баяртай байна. Тэгээд өнөөдөр болохоор манай сургуулийн нэг тийм семестрийн төгсөлт болж байгаа байхгүй юу? Тэгээд тэр төгсөлтөндөө явна. Тэнгүүтээ бас жоохон төвөөр орж хэдийн юм цуглуулт юм гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгээд өнөөдөр намайг бүгдээрээ дагаа яваарэ. Цаг агаар бүр амар гоё өнөөдөр. Alright, let's go. Яа, дугаа яагаад яваад чи бүр нэг ширхэж дугаа болохгүй юм за. Гэтэ яг хуу цаг агаар гоё байгаа болохоор уцарч байгаа гэсэн алхах чи дөө. Яах вэ? Энэ нөгөө нэг бүр өглөө явж хахад бүр дайрч алчих гэдэг зам бүр хинч байхгүй. Where's my box? 金校。复旦。还是拍摄视频。你好 ，say hi to my vlog. 哦，你好，你好，你好。老师，你说文都日乐是这更好的同学。文都日乐是最好的学生。谢谢。我也说文都日乐也是最好的学生，加1。Harcaaste guys. Намайг амар мундаг ансурдаг. Йоо. Can you say hi? 你好，我们毕业了。今天你感觉什么？我感觉我不想回家，学习很高兴，朋友都好。他很可爱。 Төгсөлтийн юм дуусчлаа. Тэгээ угаасаа миний төгсөлт юм байсангүй. Сертификат авах. Тэгээ одоо ёо би сая метронд бүр нам унтцсан заяо. Тэгээд сая буучлаа. Би нэг бэкери орохын тулд 45 минут явширлээ. За тэгээд өнөөдрийн миний үзүүлэгч байгаа газар болохоор ингээд нэг их хүн байдгүй. Гэхдээ нэг хүмүүс очиод байдгүй мөртлөө амар гоё дэлгүүр үзтэй тийм гудамж байдаг байхгүй юу Шанхайд. Одоо хардаа. Тэгээд амар хөөрхөн хоолны газрууд, Итали ресторанууд гэж юу нь бол маш олон төрлийн юм газрууд байд юм билээ. Тэгээд нөгөө нэг одоо Шинтианди ч юм уу, Нанжин Донглуугийн гэж замаа дэлгүүрийн гудамжаар явгот арай л хүмүүстэй байдаг шүү дээ. Энэ хэсэгт болохоор ингээд харьцангуй бага байдаг. Тэгээд айгүй хөөрхөн дэлгүүр үүдтэй болохоор надад энэ нь таалагддаг. Би аялж байгаа юм бол ийшээ явж байхдаа энэ Лайла Xiaolongbao гэдэг газар байдаг байхгүй юу? Энэ нь болохоор яг Шанхайгийн хамгийн алдартай одоо хоолнуудын ингэж зардаг газар юм байлээ. Тэгээд би арай орч амжаагүй байгаа. Гэтэ энэ боломж аваад орж үзнэ. Яра. Ийм царайлаг. Нилээн очиртай ах шиг байна. Одоо яг хоолны цаг болохоор. За би юмнуудаа хүмүүстэй олох юмнуудаа авчаад хүмүүстэй уулзах заяа. Яа ямар амар шахацлцсан юм бэ guys. За гэхдээ энийг авсан заяа. Тэгэхээр одоо бүгдээр юу авсныг харцгаая. Амар чанга дуутай болохоор сайн сонсохдохгүй магадгүй шүү. Тэгэхээр миний хажууд амар хүмүүс байгаа ч гэсэн би өөртөө яриа л гэж. Ямарсан би юу авсан? Орон олны цаг болж байгаа болохоор жоохон махтай намарч захгүй юу. Тэгээд нэг юм bread, юм sausage roll маягийн бас cheese дээр. За энийг амсч үзье.
халуун байсан бол уус нь амар гоё яхаа та. Гэтэ халуун биш болохоор жоохон яа. Дараагийнхан заяа. Миний бүр бодон. Үнэхээр апмаас би энийг төлөөд ирсэн заяа 45 минут. Өөр над юм хийх юм байхгүй угаасаа юм хаад ирсэн. Яра Николгорой. Би өмнө blueberry-тэй нааж идчихгүй. Одоо болохоор strawberry-тэй наваад дотор юм кремтэй юм крем пафнууд юм уу? Гоё. Нэг юм ялган крем паф байдаг шүү дээ. Тийм биш заяа. Одоо юу гэх юм айгуу тийм хөнгөн амттай. Гэсэн мөртлөө амар гоё. Жохон йогуртны юм шиг санагдсан надад л. Крем нь гоё амар гоё. Мөрч хөрлөх гэдсэн ахгүй юм надад. Яг л тийм гоё таарсан санагдаад шүү. Энэ юм гурилан нэг тийм арай өөр заяа. Арай тийм гоё хөнгөн. Би юу гэж одоо хэлэхээ боломжтой. Гэтэ амар гоё гурилтай. Кремнээс амар гоё. Тэр ийшээ ирээрээ. За хідүүлээ. Нанжингийн удамжинд ирчл хөдөлөө гинэ. Би өөрөө л ирсэн л дээ тийм. Би ямарсан Нанжингийн удамжинд хүрээд ирчихлээ. Би юу нийшээ явах дургу зөө амар хүмүүстэй ингээд амар нэг overstimulate гэдэг шүү дээ. Overstimulate хийгээд байгаа байхгүй амар хүнтэй болохоор ээж pop mart-аас тоглоом зэхэд тэгээд тэрийг нь олохгүй явж ийн вебсайтаас хайсан чи ерөөсөө олддоггүй. Тэгэхээр өөрөө ингэж байгаа тайл гэж бодлоо. After you guys. Нэг мэдсэн чинь алдсан болсон байл. Энд Crime Baby олох төлөвтэй байгаа. Pop Mart чинь нөгөө Labubu-гээрээ алдартай шүү дээ. Тэгээд Labubu-гээс болоод Pop Mart-ийн жилийн ашиг нь бараг 400% үржигдсэн гэдэг шүү. Би тийм юм уншиж ирсэн байна. Амар аваад тийм. Тэр амар. Яа энэ би сая энэ Pop Mart-с гарчлаа заяа бүр үнэхээр аимшигын их хүмүүстэй тэгээд ингээд багталцахгүй юмнууд нь ингээд угаасаа дууссан. Тэгээд тиймээс учраас би гараад ирчлээ. Би тэгээд өөр гоё Pop Mart олдвол орно эсвэл үгүй. Тэгээ угаасаа гоё юм дотор нь байхчгүй байна. Guys, би яг иймэрхүү юм сонирхоод ер нь хитрхи хөгшөрсөн юм шиг байна. Тэгэхээр яаж зүгээр л зараа олцгоё. Зараа олж жоох юм сонирхоо. За finally гэртээ ирчлээ. Ашгүй амар ядарлаа өнөөдөр ядж хаад өчигдөр сайн унтаж чадаагүй тэгээд амар ядраал яваадсан. Тийм. Гэхдээ маш гоё unboxing хийж үзүүлэх болно. Одоо тийм намайг юу авсныг харцгаа. Энэ болохоор ингээд сая авсан юмнуудаас гаднаас амар олон захиалсан юмнууд байгаа зөө энийг хартаа. Yes, ингээд энэ доороос байна заяа. За эхлээд өнөөдөр шопинг хийгээд юу авснаа харъя заяа. Эхлээд нөгөө нэг Pop Mart орсон шүү дээ. Тэгээд таалагдахгүйсэн. Тэгээд нөгөө Pop Mart ороод ийм амар хөөрхөн хоёр топ той уучлаарай. Ийм хоёр хөөрхөн ийм тоглоом авсан. Ийм чихэр авсан.
Энэ болохоор энэ нөгөө энэ туулаад чихэр Шанхайгийн яг одоо нутгийн брендийн чихэр юм шиг байлээ. Ингээд хаасайгүй л энэ туулаад чихэр явж идэг. Тэгээд би жоохон муухай амттай ах гэж бодсон чинь дээр идээд айгуу амттайсэн. Тэгэхээр навцсан. Одоо би Zara-аас болохоор ийм бор юбг заяа за. Амар хөөхөн яг өмсөл амар хөөхөн тэгээд таглан мөлөнд дутхгүй явж махаараа тий ингээд өмсчүүл хөөхөн баггүй юу. Most миний бүр ингээд амар хүлээжсэн би ийм гутал авна гэж бодоод маш удаан бүтэн жил бодсны эцэст би ингээд ийм гутал авсан байгаа. Yeah. Миний хамгийн анхны том анагийн гутал байгаа. Тийм. Миний хартаа за байж. Wow. Амар гастэй. Тийм. Тэгээ одоо ингээ удахгүй ингээд гоё богинохоо юпг өмсөд гарах байхаа гэж найдаж байна. Би ингээд юмнуудаа захиалчаад юу авснаа ерөөсөө сандаггүй. Тэгээ одоо бүгдээр ингээд бөөнөрөө цуг surprise дээ. Энэ болохоор дотроо кофеинтэй байхгүй юу ингээд кофений агуулмжтай. Тэнгүүтээ бас уураг муураг ингээд үсэнд өгдөг юм шиг байлаа заяа. Тэгээ ер нь ингээд үсийг илүү юм одоо хөвөн зөөлөн мөл ингээд смут тэгээд тийм айгуу гоё царайлгэл болгох гэсэн заяа. Тэгээд надад бол амар таалагдсан. За тэгэл ер нь бол миний худалдан авсан бараанууд нэг иймэрхүү байна. Тэгээд миний влогийг үзсэнд баярлалаа. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд бүгдээрээ Монголд уулзцгаая. Bye bye.